Сайн бацхан бүх үндэсний өсөлж болгон гэрчлийн цагаараа дахин уулзж байна. Энэ одоо цэцэг талхарагч маань агуу бурхныг алдаршуулан гэрчлэгээр хүрэлцэрсэн байна. Эсний хөвлөөр дөрөв цэцэг талхарагч. Эсний хөвлөөр дөрөв байна. Амен. За хоёулаа гайхалтай гэрчлэх юм бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлийн үг болон хурамын сар сатаныг яасан юм аа. Амен. За. Гайхалтайгаар бурхан дотор өсөж өөрчлөгдөж эдгэр чөлөөлтийг хүлээж авсаар байгаа. Та одоо энийг ер нь яаж авбаа тий? Бурхан яаж өгөөд байгаа юм бэ? Мэдээж та бол гайхалтайгаар гэрчиж алдаршуулж ирсэн. Энэ одоо улам өнөөдөр уулзахад гайхалтай болчихсон байна. Хүндэсний хүсэж чуулган дээр ирээд одоо би жил гараа болж байна. 24 оны 5 сард тусгаар тогтнолын ордонд 5 сарын 11-нд эдгэр чөлөөлтөнд анхудаага очсон. Тэрнээс хойш одоо би энэ чуулганда тууштай яваад маш их эдгэр чөлөөлтийг цаг тухай бүрд нь авч ирсэн. Сүнсний эдгэр чөлөөлт гэдэг бол махан бие эдгэр чөлөөлтөөс илүү юм аа. Итгэгч биш хүмүүсийн хувьд одоо үнэхээр их байх ёстой. Сүнс гэмтэн гэдэг бол ерөөсөн маш их хүний амьдралд болох бүтггүй бүх зүйлүүд сүнсний бохирдлоос болж явагдаж байдгийн байна гэдгийг ойлгосон. Тэгээд 24 оноос одоо 25 оны 10 сар хүртэл би ерөөсөн анх эдгэр чөлөөлтөн дээр ирэхдээ өхний сүнснээс ирээл эхлээд ерөөсөн бүх сүнснүүд л надаас гарсаар байсан. Би маань хөнгөрсөөр байсан. Би маш олон жил өвчтэй байсан. Махан би маань өвчтэй байсан гэтэл сүнс гэмтэж байж махан би өвддөг юм байна гэдгийг бас ойлгосон. Тий. Сүнс гэмтээ өвдөж л байгаа бол сүнс чинь гэмтсэн байна л гэж хүн ойлгох хэрэгтэй юм билээ ер нь. Тэгээд маш олон удаагийн тийм сүнсний гэмтлээс болж олон сүнснүүд хүний биед оршсоор байсаар хураагдсаар давхарлагдсаар байгаад ерөөсөө тийм хэцүү өвчнүүд болж одоо тэр хавдар, үе мөчний өвчнүүд, эдгдэггүй тийм өвчнүүд одоо ерөөсөө сүнс маш их гэмтсэний хэмжээл гэж ойлгох хэрэгтэй юм билээ. Тэгээд би одоо ариун сүнсээр дүүрлээ. Эдгэр чөлөөлтийг махан биен дээрээ авлаа. Эдгэрлийг махан биен дээрээ авлаа. Сүнсэнд маш их эдгэрлийг авлаа. Сүнсэндээ эдгэж махан бие эдгэж сүнсэнд эдгэж ээжил махан бие ингээд ааж маажмаар эдгсээр байгаад ерөөсөө цоо өрөөл болсон. Амен. Тэ Бурханд алдар магтаал байх. Амен. Тэгээд би 24 онд ирэхдээ бол би энэ чуулган дээр ирэхдээ төвшүүлдэг хоёр талаасаа төвшүүлэхгүй бол явж чаддаггүй маш удаа явдаг. Тэгээд дээрэс нь нэг хүн цүнх бариад явдаг, нэг хоёр нь түшид тулаад явдаг. Тийм л байсан. Тийм хэмжээний байсан. Одоо бол би эсгийтэй гутал өмсчөөд ерөөсөө ямар ч тийм зовиоргүйгээр явдаг болсон. Өстэй шүнжинд ордод хондог байсан бол одоо өвчин хандах юм чууга байсан. Амен. Гайхалтайгаар. Ямар гайхалтай вэ? Бурхны үгээр одоо тэр нэгүсэл ирдэг юм байна. Бурхны үгэн дотор байж Бурханд дуулууртай байснараа Бурхны тэр үгээр дамжиж нэгүслүүдийг эдгэр чөлөөлтүүдийг авдаг юм байна. Амен. Та бүгдийг хэлмээр байна. Тийм магадгүй одоо өвдөж авч байгаа хэн нэгэнд таны одоо яриа үнэхээр ихтгэл найдварыг асааж өнөөдөр хүрээсэй. Тийм ээ? Энэ өвчин гэдгийн цаана бол сүнслэг асуудал байд юм аа. Магадгүй эмнэлэгт очноо. Та их олон удаа би эмнэлэгт явсан. Би олон хүмүүсээр өргүүлээд ингээ хоёр хүн баг асраад явдаг байсан байх нь шүү дээ таныг. Үгүй эн чинь хүртэл ер нь юу гэсэн үг вэ те? Таныг бас ишээ дэшээ хөргөнө гээл нэг хоёр нь ажил алдаал явна. Үгүй явахгүй ч гээд яах вэ гэл ингээл бас л амьдрал дээр маш том ачаа болж исэн асуудлууд одоо өнөөдөр бол бүр мартагдсан барьдагдсан тий. Хүүхдүүдийн маань дээр, охины маань, хөргөний маань, хүүхдүүдийн маань дээр ерөөсө маш их ачаа. Ерөөсө байнгын тэгээд эмнэлгийн үйлчилгээ чи ямар их төлбөртэй байлаа.
хувийн эндгүүдээр голцоохоо явна. Гэтэл одоо тийм байхгүй болсон. Бүгд бурхнаар авагдсан байна. Хүүхдүүдийн маань ээж маань яаж хондог бол яах бол гэд тийм айдсууд бүгд авагдсан байна. Олон айдас санаа зовол тэрийг санаа зовлтууд тэр санхүүгийн цөдмөрчүүд бүгд авагдсан. Амен. Одоо бүр санхүүгийн эрхчлөөнд олчоо сууж байна. Ямар гайхалтай байсны үед үнэхээр болж байгаа юм биш үү? 10 сарын 12-наас 10 сарын 23-ны хугацаанд сая бас эдгэр чөлөөлтүүд боллоо. Үүгээр одоо өвөг дээдсээс ирсэн, аав ээжээс ирсэн, өөрийн гэн нүглээс болж одоо ирсэн тэр даад нууцаар бидэн дээр ажиллаж үйдэг, бидний дээр бүр тогтцсон байдаг тэр сүнснүүд илчлэгдлээ. Сүнслэг хараалуудаас тасарлаа. Тий. Тэгээд үнэхээр дэмжлэр одоо бурхны нэгүсэлд бууж ирж ариун сүнс үнэхээр ажилтсан юм билээ. Гэмшээ зогсож байхад юу ч харахгүй байгаа шүү дээ. Бүх зүйлүүдийг залуу наснд болсон, бага нялх үед болсон санаанд байгаагаас цаашгүй зүйлүүд бүгдийг илчлээд кино шигнүүдэнд харуулт юм байлээ. Тэр орж ирсэн үе таалгуудыг сануулж байгаа гэсэн үг. Үе таалгуудыг сануулт юм билээ. Тэр аавын маань өрөөж авсан эмээ өвөө их зоос орхидог, хоёулаа тийм мэрэг төлөгч улсууд өмнө говьд одоо тэр үеийн хүмүүс бол миний жоохон байхыг мэдхийн би бол сайн санаж байгаа. Тэгээд тэгтлээ ерөөсө битанта цагаан эдээ барьсан хөгчүүд залуучууд юм мэрэгдүүлэхэд тэр хоёр хөгшин дээр байнга ирдэг байсан. Би одоо өөрөө мэдчихэж байгаа. Тэрийг бол би нотлно. Гэхдээ сая одоо тэрүүгээр дамжиж үүд хаалга тэр ядуурлаа санхүүгийн чоож хаалга нэгдсэн санхүү дарамттай байх тэр зүйлүүдийг тэр үүд хаалгууд бохор зүйдээр өөрөө л тэгээд хүний ямар нэгэн байдлаар бохор аргаар олсон мөнгө хүний ерөөсөө амьдрал дээр санхүүг хааж идэм байна. Төгжээс болж идэм байна. Ядуурлаа ирж идэм байна. Тэ ядуурт ирэх үд хаалгыг тэгж бид нар өөрсдөө нэгдэг юм байна. Тэгээд тэр нь бүр үе удам дамжаад явж идэг юм байна гэдгийг сая олж харлаа. Тэгээд тэр санхүүгийн хараалаас одоо бид нар санхүүгийн эрхчлөөнд гарлаа. Тий. Маш олон хүн чөлөөлөв. Ер нь л бүхэн дээр байдаг юм байна. Бүхэн дээр байдаг юм байна. Юм болж байгааг харлаа. Маш олон хүн санхүүгийн хараалаас чөлөөлөгдөхийг бас харлаа. Тэгээд би өөрөө бас чөлөөлөгдлөө. Бохир аргаар мөнгө олж байсан. Одоо өнөөдөр болж байна те амьдралдаа бодгож байна, босгож байна гэж бодож байсан тэр амьдрч байсан тэр үйлдэл бүгд маань ерөөсөө өөр дээр хараалыг авчирч байсан байгаа байхгүй. Тэр бүгдийг энэ ариун сүнсний номлолоор ойлгож ухаарад тэгээд хараалаас чөлөөлөгдсөн. Амен. Ямар гахалтай өнөөдөр чөлөөлөгдсөн гэдэг ч гэсэн ингээд яриа сууж нь бол жинхэнэ одоо бурхныг алдаршуулж гэрчилж биеэрээ алдаршуулна гэдэг нь байна тий. Түрүүнд би ингэж хэлэх гээдсэн. Шинжлэх ухаан муу биш ээ. Гэхдээ сүнсний түвшинд хүрж бол хүнийг эдгэж чаддаггүй юм байна. Тий үнэн. Тэгэхээр энэнийг бол яг амьд бурхантай уулзрах үед бол сүнслэг асуудал шийдэгдэхэд махан бид дээр өөрөө дагаад эдгэрл явд юм байна гэж танилаа шүү дээ тий. Тэгээ энийг бол бас хүн болгон нарийн бас мэддэг юм болоо да гүн болоо да тий. Ялангуяа за итгэгч хүмүүс бол би харагчсан би бурхан дээр одоо ирсэн би идэгсэн гэл ингээл янз бүрээр тунхагдаг баг. Гэтэл итгэгч болцоо төрөлдөж авах боломж байгаа юу? Байгаа штэ. Итгэвч болцохоор ямар ч итгэл бурхны хүлээгээд авсан байдаг. Би бол одоо шашин дүүлчлэгээ болчихсон гэд ингээд бодож байгаа тийм. Шашин дүүлчлэгээ болсон би буддаа бөөдөр очтгоо шарын шашин дээр ламдаар очтгоо би шашин дүүлчлэгээ болцсон. Би бурхантай учирсан гэж боддог. Би аврагдсан гэд яваад байгаа хүмүүс нь штэ. Өөрснөө махан бие нүвчтөө тий. Санхүүнд болохгүй бүтэхгүй одоо амьдрал нэг л газараа гацсан тэр хүмүүс одоо зөндөө байгаа штэ. Одоо тэр хүмүүс тандаж хэлэхэд тэр энэ эдгэр чөлөөт гэдэг бол тий хүний амьдрал байх ёстой. Хүний амьдралын түвшинд ерөөсөө эдгэр чөлөөлдгүйгээр хүний амьдрал цаашаа явна, урсна, сайн сайхан байна гэдэг бол ёстой.
ерөөсөө тэр бүрхэг асуудал байхгүй юу? Хүн одоо буддаа буу шарын шашнаас гараад одоо Христ итгэлийн амьдрал руу орлоо. Би одоо аврагдчихлаа. Тий? Би одоо цэвэршичлээ гэж бодоод ингээд явж байгаа хэрнээ одоо шашинлаг болчтой юм байна. Өөр шашин руу орчтой юм байна. Эргээд Христийн шашин руу дахиад орчих. Христийн шашин руу орчиж байгаа байхгүй юу? Яг бурхантай уулзрах биш дахиад бурхантай яг үнэхээр нүүр төж чадахгүй өөр төрлийн өөр сүнсээр удирдуулаад тийм шашинлаг өөр Христийн шашин руу орчиж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл. Та тэгж явсан уу? Би тэгж явсан. Би маш олон жилүүд их тэгж алдаж явсан байлээ. Одоо эргээд харахад. Тий. Тэр итгэлийн аханд бас ингэж тэгвэл яг тань шиг бас явах боломжтой л байна. Явах боломжтой. Тэгэхээр энэ хүмүүс юу ч хэлэх үү? Та бидний яриа мэдээж одоо та бурхнаа алдаршуулж байна. Бусдыг галтаа тамас татгах ажил хийж байгаа учраас бусдад үнийг бид нар бас ярих хэрэгтэй тий. Тэгэхээр ингэж бас төрөлдөх боломжтой байдгийг штэ. Энээс яаж гарах вэ? Яг Есүс яагаад зам ам үнэн гэдэг байгаа юм бэ? Үнэнтэй учирч юу, зам дээрээ гарч юу, тэгээ амь руу орж юу гэдэг ингээд шалгах хэрэгтэй юмуд байгаад байна шүү дээ тий. Хүн ер нь итгэх хэрэг өөрийгөө шалгах хэрэгтэй юм билээ. Би өөр нь итгэжчлээ. Одоо тэгээд аврагдчихлаа. Тэгээд бусдыг ингээд дээрээс нь хараал те. Одоо чи аврагдаач гэл. Энэ би бол тэгж явсан. Тэгж бол олон жил явсан. Би тэгж өөрийгөө хуурч те, бусдыг хуурч тэр хойдмог намдад сонсоод ямар ч ариун сүнс байхгүй, ямар ч үнэн дээр гараагүй. Үнний зам дээр жинхэнэ ариун зам дээр гараагүй. Үнэнтэй уучраагүй. Үнэнтэй нүүр тул чадаагүй. Тэр бурхны жинхэнэ амьд оршихуйтай үнэхээр нүүр тулаагүй, оршихуйд орж чадаагүй байж ингээ аврагдсан гэдэг. Аврагын зам руу ороогүй байгаа байхгүй юу чинь. Тэгэхээр ийм тэгээд явсараа байгаад тэ хаана очих вэ те? Тэ Христ итгэлийн хүмүүстэй ахын дүүстэй адилхан хүмүүст хэлэхэд бол тэгж явах вэ? Одоо байгаа газараа өөрийгөө шалгаарай. Би чи ер нь хаана яваад байна уу те? Би яг үнэнтэй нүүр тулж уу? Би яг ариун сүнсэнд хөтлүүлж чадж гин үү? Ариун сүнс миний дотор байна уу гэд өөрийгөө шалгах хэрэгтэй. Тэгээд бас ирж хайх хэрэгтэй. Одоо тэгэл нэг сүм дотор одоо би энд л ингээд нэг хэцүү байхтаа ирсэн юм чинь те энэ мө пастор маань энэ мө ахлагч маань намайг одоо өдийхүү зам ингээд өдийжил ингээд хөтлөн дагуулсан шүү гэд ингээд өөрийгөө хайрцгалчдаг юм биш үү. Тэгээ суугаад байж болохгүй хүмүүсээ. Ир хайвад олдно. Говьл өгөөднө. Магадгүй таны зовж их үед одоо тэр пастор ахлагч хүн тусалсан байж болно. Глэг гэдэг нь яг бурхантай уулзруулчаад байна уугүй юу гэл ингээл асуудууд байгаа тий. Учраагүй байсан байгаа байхгүй юу? Үнэхээр үнэн дээр үнэнтэй нүүд тулаад тий ариун сүнсний удирдлаганд удирдамжинд байгаа сүм чуудганд яваад ирэхлээр зэрэг амьдрал дээр үр жимс гарч байна, эдгэрэл гарч байна. Өөрсдөө амьдрал дээр төсөөр өөрчлөлтүүд бий болж байна. Сүнсний чөлөөт гэдэг бол зүгээр нэг тий гадаадаас нэг пастор ирээл нэг чуулган дээр пастор ирнэ гинэгээл тэнд ингээл итгэсэн итгээгүй шаваад тэгээд ингээл ширээн дээр нь мөнгө аваач тавиад оочрол зогсоод тэгээд энэ бол биш юм гэлээ шүү гэдгийг одоо хэлмээр байна. Би бол тэгж явсан. Маш их өвдөж байсан олон жил өвдсөн учраас би ерөөсөө бурхан эдгээдэг гэдгийг мэдсэн. Тэгээд тэр бурхан хаа байна уу би тэнд л очие гэж компрессор зүйл эдгэрнэ гэж итгэл очдог. Эдгэр чөлөөт болж гэн гадаадаас пастор ирлээ гэхлээр тэнд очиод л очирлоод мөнгө төлөөл зогсож идэг л байсан. Одоо хайж штеп. Хайгаад ирээд байсан. Хайж ирсээрээ байгаад би үнэхээр үнний зам дээр гарч ирлээ. Үнэнтэй нүүр туллаа. Ариун сүнстэй учирлаа. Ариун сүнс надад дүүрлээ. Ариун сүнс надыг зүгээр өстэй угаалаа, цэвэрлээ, чөлөөдлөө намайг бүхэл эрх чөлөөнд гаргалаа. Амин. Үнэхээр тэр би итгэвч хэрнээ харанхуйд байсан баг. Харанхуйд яваадсан баг. Ирж гайхаад тэгээд болцсон, бурхантай учирсан, ариун сүнстэй учирсан гэж яваадсан байгаа байхгүй юу? Энэ маш их харамсалтай. Ингэж нэг боломжтой. Тий, хууртаад маш их хугацаа алдсан байгаа байхгүй юу? Мэдээж энэ бүгдийн цаана зүгээр дайсан сатан. Бидний одоо байсан болвол харагдахгүй сүнслэг битүүд шүү дээ. Хэнийг ч ашиглаж яаж ч одоо төрөлдүүлэх
мэхлэх боломжтой тий. Тий. Тэгж дайсанд мэхлэгдээд маш олон жил явсан байсан. Тэгээд одоо энэ дээрээ бол тэгэхээр бүх үндэсний хүсэл чуулган дээр ирээд би бол тэр анх эрэхтэй бол ийм чуулган тийм чуулган ч гэж мэдхгүй. Ерөөсөө идэрэл чөдөөл бодно гинлээ гэхлээр л яваад очсон. Тэгээд очихдод шал өөр байсан. Шал өөр юм надад мэдрэгч. Ороод очихдод өөдөнд ороод очихдод эндээс ихлээд уйлаад намайг хөтсөн дагуулад намайг эдгэх гэж энд авчирсан баярлалаа гэд уйлсараа байгаад эдгэр чөдөөдөнд орсон эдгэрээ босоод ирсэн тэр би анх одоо эдгэр чөдөөдөнд орох гээд очиход ингээд хідэн хүн төшөд тулж байж тэр эндэр дуу гаргаж байгаа хоёр нь эндэр дээрээс татаж авж байгаа хоёр нь сугатаад эндэр дуу гаргаж байгаа тэр одоо бодитоор байгаа шүү дээ зураг бичлэгүүд. Тэгэхэд одоо би бол ингээд өсгийтэй юм өмсчүүд ямар ч өвдөлт байхгүй өвчин амдаах ухаа байчаад тэгээд одоо бүхэл тэр хараалууд бүхэл тэр төлөөсүүдээс чөдөөд өдчөөд ингээд бурхны хаанчлал би тэр эрхчлөөнд гарч сууж байгаа даа үнэхээр бурхандаа талархаж гайхалтай бүр. За баярлалаа. Энэ гайхалтай эрхчлөөг одоо бурхны гэрэн хайж байгаа Энийг ярин хаж байгаа хүн болгон авах боломж байгаамаа тий. Авч болдгийм байна. Үнэхээр зүрхэндээ хайсан итгэсэн хүн дээр бол бурхан бас гайхалтайгаар бидний санагаас бас их өөрөөр ажиллах юм да. Бид нар нэг энэ гар хөлмөн зүгээр болчвол гэж эдгчүүл болондоо гэхэд амьдралын бүхэлд нь өршөлж өгч шүү дээ. Хүний санаанд оромгүй гэж хэлдэг шүү дээ. Тэр гайхамшигтай бол над дээр бурхан өстой нэр. Өдөр болгон намайг чөлөөж байна. Өдөр болгон намайг угааж байна. Өдөр болгон намайг даруусгаж байна. Өдөр болгон намайг өөрчилж байна. Бурхан тэр гайхалтай бурхан. Тэр бол эдгэгч бурхан. Тэр бол эмчлэгч эмч бурхан. Хүний сүнсийг ч эмчлэн, махан биеийн өвчнийг ч эмчлэн, хүний тэр оюун бодлыг ч эмчлэн. Бүх зүйл дээр үнэхээр гайхалтайгаар ажилладаг ариун сүнс. Хүн үнэхээр бурханд үнэхээр үннээсээ бурханд тэ зүрхээ нээгээд бурхныг өөрөө бурханд үнэхээр үннээсээ зүрхээ нээхдээ бурхан ариун сүнс ирээд шийдвэр гаргахад ариун сүнс өөрөө ажилладаг. Бидний ухаадаг цэвэрлэгч. Тэгэхээр итгэгч хүмүүс зүрхээ нээхгүй нэг асуудал байх нь бурхны өмнө бууж өгдөггүй тий. Нэг ийм асуудлаас болоод бас бурхныг оруулж ажилуулах орон зайг нь өгдөггүй юм биш үсттэй гэдэг нэг юм хэлэх гэж байна уу? Тий. Бурхан гэмшсэн зүрхэнд ажиллах юм гэсэн шүү дээ тийм. Гэхдээ зэрэг бурханы өмнө одоо тэг ариун сүнс ингээд бидний дотроос ч ингээд кино харуулж байгаа юм шиг ингээд кино шиг ингээд яг бодит байдал болоод өнгөрсөн асуудал юм он жил удирсан хэдий ч яг сая юм шиг сануулд юм байна, харуулд юм байна. Тэгээд дээрэс нь гэмшүүлт юм. Тэр гэмшнэ гэдэг чи гэмши за чи гэмш гэл хуучин сүм чуулган тэгэл гэмшлээд гэдэг хэлгсэн үгийн дагаа хэлдэг. Үгүй юм байна. Зүрхнээсээ гэмшдэг юм байна хүн чинь. Гэмшил гэдэг чинь бурхнаас ирдэг бэлэг гэдэг байна. Бурхнаас ирдэг бэлэг юм байна. Тэр бурхны ариун сүнсээр дамжаад бурхны тэр нэгүүлслэр ирдэг тийм бэлэг юм байна. Бэлгийг бид нар өөрснөө олж авдаггүй юм байна. Өөрөө бурхан өөрөө өгдөг юм байна. Зүрхээ нээсэн нэгэнд өгдөг бэлэг юм байна. Тэр бэлгийг авснараа яах вэ? Бид нар бурханд зүрхээ нээгээд үнэхээр бурханд үнэн зүрхээр гэмшээд үнэн зүрхээр бурханд буулт хийх тэр чадварыг өгдөг юм байна бас. Тий. Тэгээд тэр чадварыг авснараа бид нар гэмшиж чадж байна. Гэмшлээрээ бид нар чөлөөдөгдөж чадж байна. Тий. Гайхалтай. Маш гайхалтай. Бурхны арга зам гэдэг бол үнэхээр гайхалтай. Тий. За үнэхээр өөрийнхөө амьдрал дээр болж байгаа өөрийнхөө бие дээр авсан гайхалтай эдгэрэл чөлөөлт одоо итгэлийн амьдралынхаа одоо амсаж яваа одоо амттай зүйлсийг хаваалцсан танд баярлалаа. Яг одоо бүхний сүм чуулган гэдэг бол нэг ялгаа нь энэ байгаамаа гэж та ерөн зүр надад хаваалцъя гэвэл юу вэ? Ялгаа бол маш их байдаг юм. Мэдээж байгаа тийм байдаг юм билээ. Ерөөсөө ийм л
шал өөр хоёр ялгаа. Юунд бол адилхан олон итгэгчид цугладаг, нэг хүн нэг одоо удирдагч, номлогч, пастор гарч ирээд номлодог. Одоо ингээл магтдаг гэл бүх юм ижил юм шиг боловч те. Боловч цаана шал өөр байдаг юм блэ. Тэс өөр байдаг юм блэ. Ариун сүнсээр удирдах байгаа сүм чуулганд ирээд үзэхэд бүх юм нь хайраар. Тэгээд хайраа дагалдаад эдгэрэл чөлөөлт нь цугтаа явж идэг юм блэ. Цугч байж тэгж байж би тэр авралыг авна. Би тэр аврагдана. Ийм л тийм чиг одоо чиг гэсэн гоё үгээр те тийм холбог номлолоор ингээл дарагдаал тэндээ байгаал ямар ч өсөлт өгч байхгүй. Амьдрал дээр ямар ч өөрчлөлт байхгүй. 9 жил явсан итгэж нар зөндөө байгаа шүү дээ. Тийм хүмүүстэй хандаад хэлэхэд ирээрээ хаагаарай. Тэ? Ирээд үзээрэй гэж уриалж байна. Амаа. Тэгээд ирж үзээд өрөөгдөөрэй. Тэ бурхны бүхий тэр өрөөлөдөө өрөөгдөөсэй гэж үнэхээр та нарыгаа өрөөж уриалж байна. Амаа. Бурхны одоо сүм чуулганы жинхэнэ ялгаа гэж хэлгээд байгаа юм маань бол энэ байгаа. Ариун сүнсний удирдамж дор явж байгаа сүм чуулган тэр ариун сүнсээр ирж байгаа үг биш үү бурхны үг. Тэр пастраар дамжаад урсаад ирж байгаа үг маань ариун сүнсээр дамжиж урсаж байгаа байхгүй юу. Тэгээ тэр ариун сүнсээр дамжаад ирж байгаа үг амьд үг бай. Тэр үг биелэлээ олж байна. Бидний амьдрал дээр үнэхээр эдгэр чөлөөлт болж байна. Тэр бүх зүйл нь цугтаа байж байгаа байхгүй юу. Үг нь цэвэр ирж байгаа учраас тэн дээр цэвэр ирж сүнс өөрөө ажил биш тий. Хүнийхээр биш. Тэр эдгээгээ чөлөөлөд байгаа нь ерөөсөө тэр үгэнд ялгаа байгаа даа шүү дээ. Үгэнд ялгаа байгаа байхгүй юу. Тэр үг ариун сүнсний үг. Бурхны ариун үг. Үгээр л ерөөсөө бүх юм. Эхэнд үг байсан. Үг нь өөрөө бурхнаас ингээд аачсан гэдэг чинь яг л ийм байхгүй. Одоо энэ сүм дээр яг үг бүгдийг хийж байна. Үг өөрөө бурхан. Тийм. Ариун сүнс. За гайхалтай. Одоо үнэхээр бурхны ерөөлийг өстой амьдралынхаа талбар бүр дээр махан бие дээрээ сүнсэндээ сэтгэлдээ тий бүх зүйл зүрхнийхээ холбоо болсон бүхий зүйл дээрээ бурхны ерөөлийг хүртэж аваад танд баяр хүргье. Эзний үеэлэр улам илүү болох болтугай. За бидний гэрчлэлийг хүлээж авсан та бүхэн ч гэсэн эзний үеэлэр улам илүү бэлхаж бурхан эзнийг яг жинхнээс үнэхээр цэцэг гаргаж хийснээр зүрхээ нээж бурхны өмнө бууж даруусаж хайх болтугай гэж тий бидний гэрчлэлийг үзэж байгаа итгэлийн хамт үсттэй болвол бас хандаж өрөөн хэлээд энэ удаагийн гэрчлэлийг төгсөж болж байна уу цэцэгч? Болж байна. Амин. За ингээд дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяр таа. Баяр таа.